Hello. Тэгээ шимжлэгтэй зүтэмэрэл. Энэ удаа юмшлэхээр л миний зүүн дээр яваг харна. Гэтэ энэ бол what's in my bag биш заяа. Зүгээр миний зүүн дээр нэг юм байгаа. Тэгээд тэрийг харуулчаад бид нартаас юм тайлбарлана заяа. За. Энэ дээр тань за. Гэвь нэг юм за. Аз тэгээ бичлэгээс өмнө. За бичлэгээс өмнө лайк болон subscribe батараа. За тэгээд. Oh my god. За энэ бол зүгээр миний англи хэлэндээ авч явдаг цүнх заяа. Ингээд цааснууд ямар утга учиртай вэ гэж би танаас одоо тайлбарлаж өг. Sofa гэдэг нь болохоор бүйдэн гэсэн үг. Энэ жижигнэр дээр нь орчуулсан бичсэн байна. За арагшаа эргүүлэхээр ингээд бүйдэн байна. Тэгээд англи хэлээ яаж амархан жижиг арга тайлбарлах гэдэг байхгүй юу? Яа одоо тэр чинь миний мэдээр зөө хамгийн амархан жижилж болох одоо гэрийн тавилгууд байхгүй юу? Чи бол би яг бүх гэрийн тавилгааг бол бичээгүй. Хэдийг бичсэн боломжоор тэгээд энэ чи болохоор надад 2 9 гэрийн тавилга байна заяа. Гэрийн шин бүйдэн гэсэн софа вэштэй. Энийга одоо тэр манай бүйдэнгийн одоо миний зааж байгаа нэг ингээ үнцэг шиг хэсэг байна шүү дээ. Тэрэн дээр нь ингээд ямар ч юм дэ ингээд тогтчих болон заяа. Bedroom гэж юм. Угаалахын өрөө зэлийн зурагтай тий. Bedroom. Унтах. Би танартаас яагаад жижиг мэдсэн дараа тайлбарлана. Миний бие зурсан нас диж. За энэ чинь ингэ шүү гэсэн байна. Энэ амар хурхан байгаад зөө чи. Энийг энэ чинь амарлан гэсний манай багш надад яаж гисэн бичиж өгсөн. Тэгээ англи гэл дээр нь бичсэн байна. Тэгсний зүрх мөрхтэй энэ хөрөгч гэсэн үг. Хөрөгч нь fried юм болов. Хөрөгч юу гэсэн үг юм бол Fridge. Дин уушигддаг юм бата. Fridge гэсэн юм шиг байна тий. Fridge юм зөө гэж. Тэгээ энэ чинь ингээд энэ харагдчихна. Хайрлын тавган дээр өндөг зурсан байгаа. Living room гэдэг чинь зочны өрөө. Энэ том өрөө гэж асуулна. Би зүгээр зочны өрөө гэж бичсэн. Энэ чинь болохоор bookcase гэнэ. Номын төвөр. Миний зурсан номын төврээ. Mirror ха. Ингээд тэл. Бэн. Тинчаа бада тасаа байлгсан байгаа. Тэгээд яа тэмдэж хэмтсэн бэ гэхээр энэ бол энэ чинь ингээд софа бүйдэн гэдэг хоёрын хамрагчид тэр бүйдэн дээр өлгөж байгаа. Эндээс тарсан маш татарагдаад хашиж ирсэн. Софа бийдэн штэ гэж хэлсэн штэ. Тэгэхээр энэ бол орчуулгын жижиг бичиж болохоос англи нь харагдаад монголын жижиг харагдаад софа гэж энэ софа ч монголын төлөв гэж бодоод энэ бодол сайн. Тэгээд үнээр жижиггүй ойртож хараад цаа гээд тэг маргааш ингэж тэгэхэд софагаа халаасараад софа бүйдэн штэ гэж бичсэн гэж хэлсэн бодож би ингэж жижиг бичсэн. Бэтмаа. Би баг ингэж та нарт тайлбарлаж байхдаа баг хийчихлээ. Тэр нэг яг ингэж юм хоёр юм төшлөгтэй хийвэл амрах зэрэг ингэ тогтооход хэрвээ ингэ нэг л юм төшлөгтэй хийвэл ингэ тогтохгүй. Заавал нах хэрэг гарах бах. Тэгэхээр ингэ хоёр төшлөгтэй хийвэл амар шүү заяа. Ингээд яаж ч хэрэгцээг болгосон бах найдаж байна. Тэгээд дараачихан бичлэгээр бол зэдэр баяртай. Bye bye.